Сайн уу? Өнөөдрийнхээ амуурын хичээлээр ганди мод дуг заах болно. 24 нүхтэй октав амуураар тоглоно. Хэрвээ та амуур сурахаа шийдээд анх удаа энэ бичлэгийг үзэж байгаа бол амуурынхаа бүдүүн дуурдаг хэсгийг зүүн гарт талдаа бариад зүүн гарт талаас эхлээд нүхээ 1, 2, 3, 4 гэж дугаарлана. Амуурын тав дээр үзүүлсэн тоо нь нүхний тоо бөгөөд хэрвээ цэнхэр өнгөөр тэмдэглэсэн байх юм бол та тухайн нүхийг үлээн, харин улаан хөрөн өнгөөр тэмдэглэсэн байх юм бол сорих ёстой гэсэн үг шүү. За ингээд хичээлдээ орцгоё. Дуу маань 11 дэх нүхийг үлээж эхэлнэ. За энэ бол 11 дэх нүх байна. Та ба эхнээс нь явж үзье. Модон доо гэдгийн дон гэдэг үгэн дээр 3 нотыг цовуулж явж байгаа учраас яг үгийнх нь харалтаа дээр нь бичиж өгсөн байгаа. Жохон хурдан тоглоно гэсэн үг. Хоёрдугаар мөр рүү орцгоё. За 3 дугаар мөр дахиад 11-ийг үлээж эхэлж байна. За энэ хэсэгт 15 дахь нүхийг нэлээд хурдан үлээх ёстой. Ингэж шууд орно. За холоосоо гэдгийн 6-9 гэдэг нь ерөөхдөө дууны техник байгаа. Тэгэхээр энийг бол жишээ нь ингэж тоглож болно. Эсвэл өөрөөр хэлбэл дууныхаа нугалааг яаж хийх вэ? Тэрэн шигээ тоглоно гэсэн үг. За тэгээд 4-р мөр рүү орцгоё. 10-аас үргэлжлүүлээд сорж байна. За эхнээс нь хэмжээтэй нэг явж үзье. За одоо хэдүүлээ өөр давхар хөгжимтэй буюу жишээлбэл гитартайгаа явж үзцгээе. За тэгээ ганди мод дуу маань бол тийм хэцүү дуу биш.
Амархан дуу учраас та бүхэн заавал сураарай. Хичээл ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Гэхдээ асууж шалруулах зүйл ахын бас сэтгэл хэсэгт бичиж үлдээгээрэй. Бас subscribe гэсэн төвчөн дээр дарж бидний ажлыг дэмжих мартаа. Баярлалаа. Баяртай.